цэц суухаараа хүн амьдралтай юу гэдгийг хардаг юм л дээ. Тийм тий. Тийм ч өстөө нэрээ бараг л аимшиг царайлаг залуу байж болно шүү дээ. Ганган чам юу хийдэ юу чаддیں۔ Потенциалын нарч байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө хоёулаа мөнгөгүй байгаад байдیں۔ Тэ? Тий. Тэгээд гингүүд яг зоргийг харангууд нөгөөх нь тийм ч юм те. Яг үндэ ингээд амьдралтай юу? Энэ хүн намайг авч явж чадхаар уу те? Энэ хүн миний түшиг тулгуур болж чадхаар уу? Хамаг ямаа даатгахад энэ намайг нөмрөөд ахгүй гэдэг ч хол байхгүй. Хэр зоригтой вэ? Юу ч хийсэн би чадна. Би чамайг аваад явж чадна. Тэгсэн мөртлөө мөнгөгүй байх штэ. Тэр потенциал, тэр өндөр потенциал нь миний сэтгэл зүгээс илүү байгаа байхгүй. Тэр хүн гэхдээ дээрэс нь чадвартай байх хэрэгтэй тий. Одоо дарахтаа суувал зэрэгтэй, дарахтаа суухыг хүсвэл зэрэгтэй суу гэдэгтэй адилхан. Тэр хүн бас нэг потенциалтай өөрийн гэсэн чадвар мэрэгчлэлтэй байвал тэгэл болж байгаа эмхтэн өмнө. Тэгснээс тэр мөнгө, төгрөг, машин тэрэг мэрэг бол яг үндэ хинт ч хамаагүй. Тэр потенциал зориг чухал. Тэнийг зоригтой тий. Тэгсэн мөртлөө чадвартай байх хэрэгтэй. Тэгээ манай нөхөр чи юм техник ч байхгүй юм. Тэгээ бид нар ч мөнгөгүй байхад машингүй байхад хоёр бараг юм хог дээрс хоёр юм нэг хүүсөө нэг ингээд мотор хоёулын ингээд зуны 2 сард нийлүүлээд босгоод машин болгож ийсэн байхгүй юу. Яг тийм техник сэтгэлээтэй. Тэгээд тэр олгоны чинь би хараад багч байгаа. Тэр хүн мөнгөгүй байсан ч гэсэндээ энэ хүн юутэй ч юм хийх потенциал нь чадвар нь байна. Тэгээд дээрээс нь зориг нь байна. Энэ хүн намайг юутэй ч аваа явуучих юм гэж бодож байгаа. Тийм. Одоо байнгын дараад ивэл тэр хүний одоо тий карьер ажил нь ч өсөхгүй. Одоо манай нөхрийн ярьж байгаа зүйл бол битэрч одоо орхон оронгүй машингүй орхон амбарчгүй байлаа шүү дээ. Ерөөсө бүх зүйлийг нойлоос хамтдаа эхэлсэн. Вау, nice. Тэгэл эхнийхээ хүүхдийг ингээл аав ээжиндээ төрүүлээл ерөөсө ингээл түрээс мүрээсээр явсараа л ингээд энэ олон жилийн дараа энд ирж байгаа болохоос хүмүүсийн ярьснаар болохоор энэ баян үдээс ус гэж ярьдаг. San Miguel.